Монгол Улсын шинжлэх ухаан технологийн их сургууль, хэрэглээний шинжлэх ухааны сургууль. Нана шинжлэх ухаан инженерчлэл хөтөлбөрийн 2 дугаар төгсөгч нар мэдчилж байна. Сайн байна уу, намайг Амар Жаргал гэдэг. Шинжлэх ухаан технологийн их сургуулийг нано шинжлэх ухаан инженерчлэл мэргэжлэр 2024 онд төгссөн оюутан байна. Бүгд найрамдах Солонгос улсын засгийн газрын тэтгэлгээр улсааны их сургууль магистрийн зэрэгээр суралцж байна. Би 1 жилийн Солонгос улсын хөтөлбөртэй бөгөөд үүнийхээ хажуугаар лабораторидоо судлаач оюутнаар ажиллаж байна. Манай лаборатори нь материалын гадруу судалгаараа онцлог юм. Сайн мэцхан уу? Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нано шинжлэх ухаан инженерчлэл мэргэжлэр 2024 оны төгсөгч одоо 90 сансармаа байна. Бүгд найрамдах Солонгос улсын улсааны их сургуульд магистрийн зэрэгээр суралцж байна. Бакалаврын зэрэгээ хамгаалсны дараагаар 2024 онд БК олон улсын судлаачдын тэтгэлэг авсан бөгөөд үүнд сар бүрийн стипенд 100% тэтгэлэг багтсан байдаг. Манай лаборатори нь байгаль дээлтэй органик нарны зайг үйлдвэрлэдэг бөгөөд гадаргуун судалгаа, ашигтуулын коэффициентийг шалган зах зээлд нийлүүлдэг. Дэлхийн технологитой хөл нийлүүлэн алхацгаая. Нано шинжлэх ухаан инженерчлэл мэргэжлэр та бүхнийг суралцахыг урьж байна. Шинжлэх ухаан технологийн их сургууль.